60,000 ширхэг нэг үүрээс 16 төгрөг болж ирж байна л да. Тэгэхээр нэг сая 80,000 за 900 хэдэн мянган төгрөг гаргаад та нар байна штэ. Ажил төрлөө зохицуулаад 5 сараас 5 сар 6 сар 2 сар байна штэ. Нэг эх орныхоо хөрсөн дээр мөсгөчихөө гэж хэлэх гээд. Тэрийг услаад зэрлэгийн зулгаагаад тэгээд үрдүн юу гэхээр зэрэг 7 сарын 1 гэхэд чи 60 тонн байцаа авах байхгүй. Энэ байцаа Галландд 2 хил болж байгаа. 2 сарын 60 хоногийн дотор шүү дээ. Нодлон би тарьсан хил 200 болж ирлээ. Би ч бас жоохон анхаарлаа татсан. Усын жоохон багдуулсан юм шиг. Тэгэх юм бол 60,000 чинь 1 кг авна гэж тооцож. 60 тонн байцаатай наадмын өмнө шинэ байцаа одоо бол байцаа нэг сая 800 2500 орно. Мянгаар бөөнд ч танд 7 сарын 1 гэхэд нэг мөнгө илүүдэхгүй байгаа үстэй нэг 60 сая төгрөг. Тийм айгүй гоё амттай ийм сайн боодог ийм юу байгаа. Үр байгаа гэсэн нэг юм байна. Дараагийн нэг юм Германы гаралтай Штутгарт гээд сонгоны төл сонгоно гэдэг ийм жижигхэн сонгоно. Сая түрүүчийн 7 хоногт буусан. Миний фэйсбүүк дээр байна. Нэг гаагаас 35 тонн сонгоно авна. Тэр бас богино болцтой сонгоно. Тэрийг бас нэг гад тарьчих юм бол сонгонуудад үнэхээр та нэргээ бодоо. Бид нар үндсэн хоолны материал гэсэн чинь юу гэх мах гурил, давс, сонгон. Хооронд ч орон шөлтөө хоолнд ч орно. Тэгэхээр нэг хэсэг нь бас сонгон ч болчиход өөр нь найдвар байгаа шүү гэж хэлэх гээд. За энэний дараа хэрвээ сонирхол надад яг хүлэмж барих суурнаас эхлээд юмнууд байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрийг бол сонирхсан хүмүүст хэлье. Одоо энэ суур ухаж байгаа хэдэн метр ухах уу? Ямар материал яаж угсрах уу гэдэг энэ юмнууд байгаа. За тэр түрүүний нөгөө нэг үнийг яах. За ингээ асуултанд яандаа. Энийг хэлсэн үү? Метр квадрат уу?